Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ 2023 оны эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн А хувилбарын 3 онооны бодолтуудыг цаав хүнд цаашлан хүргье. За 3 онооны бодлого маань 29 дугаар одлогоос эхэлж байгаа. 29 дугаар одлого маань хэрэв синус альфагаас косинус альфаг асвал 5-1 хүн бол синус куб альфагаас косинус куб альфаг асгах хэдвэ гэсэн бодлого байна. Мөрө бодолтыг харъя. За синус биднэрт өгсөн нөхцөл бол синус альфагаас косинус альфаг хасахад 5-1 гэж өгсөн тийм. Тэгвэл квадрат зэрэг төвшүүлээд үзье хоёр талын. За тэгэхээр 5-1 квадрат маань 25-1. Харин синус альфагаас хасах косинус альфа маань бол 7 томьёогоор квадрат зэрэг төвшин тийм ээ. За ингэхийн бол синус квадрат альфа хасах нь 2 синус косинус альфа нэмэх нь косинус квадрат альфа. За энд бол бидний сайн мэдэх синус квадрат альфа дээр косинус квадрат альфа нэмэхэд 1 гардаг. За тэрээр 1 гэж авчих. За тэгээд энэ синус косинусын үржүүрийг зөмөрөө хэлээд олон эндээс тийм учраас 2 синус альфа косинус альфа хаашаа гаргаад адилтгалын уршаа 25-1-ийг гаргачих. Тэгвэл 1-ээс 25-1-ийг хасгаар чинь 24-1 25-ны 24 тэнцүү 2 синус альфа косинус альфа. Тэгвэл үржүүр маань юутай тэнцүү вэ гэвэл энэ үржиж байгаа хоёрын уршаа оруулчих синус альфа косинус альфагаар үржихэд 25-ны 12 гэж гарлаа. За тэгвэл одоо бидний олох ёстой юм маань бол синус куб альфагаас косинус куб альфаг хасна. За үүнийгээ бол цөмөрөө 7 томьёогоор яах нь задлж болно. За яаж задлах вэ гэвэл синус альфагаас хасах косинус альфаг үржих нь синус квадрат альфа дахин синус косинусын үржүүр нэмэх нь косинус квадрат альфа. За тэгвэл энд бидний эхний үржигдэхүүн болох синус альфагаас хасах косинус альфаг бол 5-1 гэдээ өгсөн байгаа. Эхний алт. Харин хоёр дахь алтны синус квадрат дээр косинус квадратыг нэмэхэд нэгтэй тэнцүү. Харин синус косинусын үржүүрийг бид нар 25-ны 12 гэдээ явах нь олцсон байгаа. За тэндээ орлуулчвал 5-1-ийг үржих нь 1 дээр нэмэх нь 25-ны 12. За ингээ ижил өөрөгчвөл 5-1-ийг үржих нь 25-ны 37 буюу 125-ны 37 гэсэн хариу буюу Е хариу маань зөв хариу гарах нэ. За дараагийн бодлого болох 30 дугаар бодлогыг харъя. Модуль дотор 2x дээр нэмэх нь 3. Модуль дотор 4-өөс x-ээс их гэсэн хэсэг шиг бодоорой гэсэн 3 онооны бодлого. За үүнийг бол хариунаас нь орлогол тавьж байгаа шалгачиж болно. За багш нь бодлолтыг хий. Хамгийн хэлбэр бодлолт бол энэний шууд квадрат зэрэг төвшүүлнэ. Яагаад гэвэл ингээ 2 нэмэх доо бие биенээс их байна гэдэг чинь квадрат зэрэг төвшүүлэхэд угаасаа үнэн байдлыг хангана тийм ээ. За ингэхдээ бол 7 томьёогоор төвшүүлнэ. За эхний алтыг бол нэг А-д нөхөн B-ийн квадрат буюу 2x-ийн квадрат 4x квадрат нэмэх нь 2 дахин ах үржүүрөө 2 3 2-ийн үржүүр буюу 12x нэмэх нь 3-ын квадрат 9 болно. Харин хойдлын модуль манай 4-өөс x-ийг бол квадрат зэрэг төвшүүлэхэд 16-аас салсах нь 8x нэмэх нь x квадрат болно. За хоёр талын уршаа гаргах чинь бүгдийн тэр x квадрат маань уршаараа 4x-ээс хасахаар 3x квадрат болно. Хасах 8x маань тэнцэх бишийн уршаахаа нэмэх болоод 20x болно. 16 маань уршаахаа хасах болоод 9-ээс 16-аас хасахтулаа тгээс гэсэн юм тэнцэтгэл биш гарах нэ. За энэ тэнцэтгэл бишийг цөмөрөө дискриминантаар бодоод x1 2-оо явах нь болоо 1-р шийд маань бол хасах 7, 2-р шийд маань 3-ны 1 гарах нэ. За үүнийгээ тоон шулуун дээр явах нь байрлуулъя цөмөрөө 3-ны 1 хасах 7 гэсэн хоёр цэгээр огтолсон. X квадратын өмнөх коэффициент маань 3 байгаа учраас дээшээ харсан парабол байх нь. За буюу манай хасах хязгааргүйс хасах 7 3-ны 1-ээс нэмэх хязгааргүй завсарт бол энэ тэнцэтгэл биш биелэх нэ. За тэгэхээр манай хариу бол D хариу. Хасах хязгааргүйс 7 нэгдэл 3-ны 1-ээс нэмэх хязгааргүй гэсэн хариу байх нэ. За 31-р бодлогыг харъя цөмөрөө. За 31-р бодлого маань хөл бөмбөгийн дугуйланд 19 сурагч хамрагдсан ба тэдгээрийн насыг нь ангилжсан давтамжийн өснөлтийг харуулсан байна тийм ээ. За тэдгээрийн дундаж нас нь 11 болоо 11-ээс 12 10-аас 12-ыг нь биш тийм ээ. Хэдэн сурагч байсан бэ гэж асуусан байна. За бодлолтыг харъя. За бидний эхний зорилго бол дундаж насыг яаж олдог вэ гэх юм бол гэстэй бүлгэлсэн үүдэлтэй дундаж насыг олоход завсрын дунджийг давтамжаар нь үржүүлээд нэмдэг.
Тэгэхээр манай эхний завсар маань 8-аас 10. Тэгэхээр дунд цэг нь маань 9 гарна. Яаж болох вэ? 8 дээр 10-аа нэмээд 2 тавихаар 9 гарч байгаа тийм. За дараагийн 10-аас 12 дугаар завсрын маань дундад цэг нь 11, 12-аас 14 дугаар завсрын маань дундад цэг нь 13, 14-өөс 16 дугаар завсрын маань дунд чинь 15 гэсэн тоо гарах нь тийм. За ингээд харгалзах давсрынхаа дунджаа харгалзах давтамжаар үзүүлнэ. За 8-9-ийн 72, 11-ийг А гарч 11А, 13-ыг Б гарч 13 Б, 15-ийн 15. За эдгээрүүдийн хооронд нь яах вэ? Нэмнэ. За нийтдээ бол 19 сурагч гэж биднэрт өгсөн тийм ээ. За тэгэхээр энэ нөгөө давтамж буюу 8А, Б, 1 гэдгийн нийлбэр нь болохоор 19. Эндээс А дээрийнх нь Б-г 10 гэдээ олчих. Түр байжээ тийм. За тэгтэл одоо бидний нөгөө 72, 11А, 13Б, 15 гэдгийг нэмээд нөгөө нийт тоондоо буюу 19-тэй хуухад дундаж утга гардаг. Дундаж маань бол 11 гэж өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нарт ямар хоёрын бийсэн мөгөө нөгөө А дээр нэмэх нь Б чинь 10 болсон. Эндээс Б-гээ 10-аас 8 болсон. Нөгөө тохиолдолд энэ дундаж маань 11 гэд болсон. Энэ хоёрыг цөмөр ордлуулад явах нь тавьчаа. Өөрөөр хэлбэл 19-ийгоо хойшоо гаргаад 11-ээрээ хөгжүүлэх юм бол 200 болно. За тэгээд 75 дээр 15-ыг нэмэхээр 87 болно. Тэгэхээр 11 А дээрийнх нь 13 Б тэнцүү 200 боллоо. За эндээс Б-гийн 11 А дээр 13 Б-г нэмэхэд 122 болчихно. 87-оош гаргачихад. За эндээ Б-гээ орлуулчих. Б маань 10-аас А-гийн төрөө болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ 13 Б-гийнхаа Б-гийн оронд 10-аас А-г. Тэ хаалттай хийн олон гишүүнтэйгээ учраас тий. За хаалтаа задлаад үржүүлнэ. 13-ыг 10-аар хасах 11-аар А-гаар үржүүлэхэд 11 дээр нэмэх нь 130, хасах нь 13А тэнцүү 22 болох нь 120 ш тий. За эндээс хасчих юм бол 130-аас хасах нь 2А 22-тэй тэнцүү 120. Эндээс 8А маань 2А-тай 8 маань 2А-тай тэнцүү 2А-гаа хойш харахаар нэмэх болчихно тий. 122 маань уушаа орохоор 130-аас 122 хасгаар 8 болчихно тий. За ингээ хоёр талын 8-д 2-доо очиход А тэнцүү 4 гарах юм. Тэгэхээр дээр бид нар юу олох ёстой вэ гэх юм бол энэ 10-аас 12 настай А гэдэг тоог олох гээд байгаа тий. Тэгэхээр манай А маань 4 буюу зөв хариу маань C гэдэг хариу гарах нэ. За дараа нь 32 дугаар бодлогын харъя цөмөрөө y тэнцүү x квадрат параболын шүргэх цэг нь шүргэх бөгөөд 2 0 цэгийг дайрах эерэг даралтай шулуун тэгштгэлийг ягараа гэж бичээрэй гэж. За бодлогыг харъя. Бодлоо. За одоо тэгвэл цөмөрөө энийг бодох юм бол нэлийн удаан бодолтой болоод байгаа тийм. Тэгэхээр багш нь хариутай нь ажиллая. Тест дэмжиж хариутай нь ажиллах нь. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? X квадрат гэдэг парабол маань та маань нөгөө налалт нь эерэг байх шулуун шүргэлцэн гэж байгаа тийм. Шүргэлцэн гэдэг чинь өөрөөр хэлбэл нэг шийдтэй байна гэсэн үг. Энэ хоёр маань тэнцвэртэй. Нэг цэгээр огтлцсон гэсэн. Тэгэхээр А дугаархыг энэ y тэнцүү x квадрат параболтад огтлж гин үү хар эзмөрөө. За тэгэхээр x квадрата 2x-с нь 4 гэдэгтэй тэнцвүүллээ. Уршаа оруулангууд x квадрат нь 2x нь нэмэх 4 тэнцвүүтэй гэдгээс дискриминантаа бодсон тэгээс багц. Тэгэхээр энэ хоёр маань бол огтлцохгүй байна тийм шүргэх нь үтэл огтлцохгүй байна. Тэгэхээр А хариу манай хариу биш байна. За D хариуг бас аваад үзье. D хариу x квадрат тэнцүү 4x-с 8 тэнцүүлж байна. Энэ хоёр маань нэг цэгээр шүргэж шүргэлж байгаа гэсэн тийм. За тэгвэл уршаа оруулангууд x квадрат нь 4x нь нэмэх нь 8 гэх тэнцвүүдгээд дискриминантын бодсон бас тэг гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань бас хоорондоо яах нь огтлцохгүй боллоо. За B хариу буюу 8x-с 16-г x квадратаа тэнцвүүлье. За эндээс дахиад уршаа оруулаад x квадрат 8x нэмэх нь 16 тэнцвүүдгээд дискриминантаа бодсон чинь тэг гарч. Тэгэхээр ямар тохиолдолд шүргэлцдэг вэ гэх юм бол дискриминант нь тэгтэй тэнцүү тохиолдолд яах нь нэг шийдтэй буюу энэ парабол шулуун хоёр нэг цэгээр огтлцсноо гэсэн үг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл x-с 4-ийн квадрат нь тэг буюу x тэнцүү 4 цэг дээр энэ хоёр яадаг гэсэн үг. Шүргэлцдэг гэсэн үг байна тийм ээ. За ингээд B хариу маань яах нь зөв хариу байх нь. За бусад хариуг яагаад авч үзсэнгүй вэ гэсэн асуудал гарч эхэлнэ тийм ээ. Бусад хариу маань болохоор энэ
Е хариу маань болоход бас мөн адилхан. C хариу маань болохоор мөн адил бас дискриминантанд хийгээс яах нь баг гараад тогтцохгүй байгаад байгаа. Учираас багш нь авч үзсэнгүй. За 33 дугаар одлогыг харъя. За ABC тэгшүнцөт гурвуулжинд C-тэй өндөр татсан гэж. За тэгэхээр энэ C орой дээр тэгшүнцөтэй юм байна те. За 90 градус те. C-гээс өндөр буулгаад энэ D гарсан юм. Тэгэхээр энэ C, D маань өндөр байх нь. Тэгвэл AD гэдэг маань энэ дээр те 5. BC маань 6 бол X-ийг олоорой гэж. Тэгэхээр AC катыг олоорой гэсэн үг байна те. За бодолтой харъя цөмөрөө. За цөмөрөө B-гээс D уртыг Y гэж тэмдэглэчихье. За тэгвэл нэг төсөөтэй гурвалж байгаа байхгүй юу? Багш нь ямар төсөөтэй гурвалж байгааг бол энэ A, C, D гэсэн жижиг тэгшүнс гурвалж өгсөн те шинээр өгсөн гурвалж маань том A, C, B гэсэн тэгшүнс гурвалж та төсөөтэй. Өөрөөр хэлбэл энэ A, C, D гэсэн жижиг гурвалж нь гифтнүүз буюу 90 градус эсрэг урт нь X. Гэтэл манай тэгшүнцэгт буюу том тэгшүнц буюу A, C, B гэсэн гурвалжны маань гифтнүүз нь 5 дээр нэмэх нь Y байгаа. Тэнцүү. За төсөөтэй учраас бүх талыг харгалзах төсөөтэй талыг харгалзах тэнцүү хуваахад тэнцүү байдаг тий. За тэгээд нөгөө шинээр үлдсэн жижиг A, C, D гэсэн тэгшүнц гурвалжны энэ A оройтой болон 90 градустай харьцаж байгаа катт нь 5. Тэгвэл A орой боён 90 градустай харьцаж байгаа том тэгшүнц гурвалжны маань катт нь X. За тэгэхээр жижигийг том харьцуулсан харьцааны энэ байна. За энэ төсөөгийн коэффициентийг бас бичиж болох нэ. За эндээс пропорцоор үржүүлж X-ийн X-ээр нь 5 дээр нэмэх Y-ийг 5-аар ингээ үржүүлчих юм болчихно тийм ээ. За эндээс юу бол тарах вэ гэх юм бол мөн юу бол тарах вэ гэх юм бол энэ нөгөө нэг том тэгшүнцэд A, C, B гэсэн том тэгшүнц гурвалжны тэр Pythagoras-ын теорем яах вэ бичиж болно тий. За Pythagoras-ын теоремыг бичиж үзвэл цөмөрөө том тэгшүнц гурвалжны гифтнүүз манд 5 дээр нэмэх нь Y-ийн квадрат тий. Тэнцүү 2 каттын квадрат буюу 6 квадрат дээр нэмэх нь X квадрат бол таах нь. За ингэхээр энэ хараа энэ улаанаар бичсэн ийм хоёр цөмөрөө тэгшгэлтэй яах нь болчлоо гэсэн үг байна тий. За эндээс 5 дээр нэмэх нь Y квадратаас 6 квадрат 36 уушруулчвал X квадрат маань энтэй яах нь тэнцүү. Тэгэхээр энэ гарсан X квадратаа дээр болсон X квадраттайгаа яах нь тэнцүүлчихье хооронд нь. Тэгвэл юу бол таах нь 25 дээр нэмэх нь Y нь 5 дээр нэмэх нь Y-ийн квадратаас 36-тай тэнцүү байна. За үүнийг 7 томьёогоор задлаад 25 дээр Y квадрат нэмэх нь 12-гээ задлаад нэг талд нь ялгачих. За тэгэхээр нөгөө нэг бүний тэгшгэлийнхаа нэг талд нь ялгачих, хойшоо ялгачих цөмөрөө. Тэгэх юм бол Y квадрат 5Y маань хойшоо харахаар 10-аас асгаад 5Y. За 25 маань хоёр талдаа очиж устчихж байгаа тийм ижлэхэн тэмдэгтэй тийм. Тэгэхээр хас 36 маань үлдэх нь. За эндээс дискриминантаа бодоод олох юм бол энэ 169 шүү манай хаа. Энэ 169 гэж бичиж байгаа багш шүү. Алдсан байна тийм 269. За тэгээд 169 болж байгаа. За эндээс Y-ийг 2-оо олох юм бол хасгатав дээр нэмж асах нь 169 чи 13-ын квадрат учраас хязгаараас 13 хуваах нь 2 буюу эндээс Y-ийг 1 нь 4, Y-2 маань яах нь хасгатаа авч үзсэнгүй багш нь. Тэгэхээр Y маань 4-тэй заах нь. Тэгэхээр энэ X квадрат маань 25 дээр нэмэх нь 5Y байгаа учраас Y-ийн хооронд 4-ийг орлуулсан. Тэгэхээр 25 дээр нь 5-ыг 34 буюу X квадрат маань 45 орчих. Тэгэхээр бидний зорилго ч нь X-ийг олох шүү дээ, тий. За тэгэх юм бол юу бол таах 45 маань бол 9-ийг 45 буюу язгуураас нэмэх хасах гарна. Тэгэхээр нэмхийн авах нь геометр юм чинь, тий. Тэгэхээр 49-өөс 3 гараад 5 маань язгуурсгаж чадахгүй үлдэх нь. Тэгэхээр 3-ыг үрчгийн язгуур дээр 5 буюу манай хариу D хариу байх нь. За ингээ үргэлжлүүлээ та бүхэнд дараа 7 хоногт яах нь үлдсэн 3 онооны бодлогоо яах нь бодод танилцуулнаа.